Татрын мэрэгсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ? Та татрын мэрэгсэн зөвлөхийн нийгэмлэгийн Members Cig CPT цэгийн сургалтын програмд өөрийн нэвтрэх нэр нууц үгээхийн бүртгүүлэн орно. Та тухайн хуудсанд бүртгүүлэх бол бүртгүүлэх товчон дээр дарж өөрийн мэдээллийг оруулан бүртгүүлнэ. Хэрэв та өмнө нь бүртгүүлж байсан ч нэвтрэх нэр нууц үгээ мартсан бол нууц үг мартсан товчон дээр өөрийн бүртгэлтэй имэйл хаягаа оруулан илгээснээр танд нэвтрэх нэр нууц үг сэргийг холбоос очих ба тухайн холбоосоор та нууц үгээ шинээр дахин авах боломжтой. Татрын мэрэгсэн зөвлөхийн эрх олгох шалгалтанд хамрагдаж байсан шалгалтын хөнгөлөлттэй бол эрх олгох шалгалтын дүн харах товчлуур дээр даран өөрийн дүнгийн мэдээллээ харах боломжтой. Татрын мэрэгсэн зөвлөхийн эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд шаардлагадах дараах 10 материалыг бүрдүүлэн компьютер дээр урьдчилан хадгалсан байх шаардлагатайг анхаарна. Ингээд шалгалтад бүртгүүлэх алхмуудыг хийцгээе. Та татрын мэрэгсэн зөвлөхийн олгох шалгалтын бүртгэл хэсгийн хүсэлт илгээх товчлуур дээр дарна. Та өөрийн хамрагдах шалгалтаа сонгон дараах товчлуур дээр дарна. Та мэрэгсэн нэвтлэн бодогч татрын улсын байцаагч эсхээ сонгон татрын мэрэгсэн зөвлөхөд эрх олгох сонгох шалгалтын журамтай танилцсан зөвшөөрснөөр илгээх товчлуурыг дарна. Ингэснээр бүрдүүлэх материалын жагсаалт нэг удаа гарч ирэх бөгөөд та файл хуулах товчлуур дээр даран урьдчилан бэлтгэсэн мэдээллээ оруулна. Та төлбөр төлөх товчлуур дээр даран QP ашиглан төлбөрөө төлснөөр бүртгүүлэх үйл явц дуусах юм. Сануулж хэлэхэд та шалгалтад бүртгүүлэх материал хэсэгт өөрийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулаагүй болон шалгалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд таны шалгалтын бүртгэл баталгаажихгүй бөгөөд шалгалтын бүртгэлийн дугаар олгогдохгүйг анхаарна. Та бүртгэл хийлгэснээс 24 цагийн дараа гишүүний програмдаа дахин хандаж дэлгэцийн баруун талд байрлах татрын мэрэгсэн зөвлөхөд эрх олгох шалгалтын бүртгэл хэсгийн хэвлэх товчийг дарж мандатаа хэвлэж авна. Хэрв таны мэдээлэл баталгаажаагүй байна гэсэн мэдэгдэл гарвал та нийгэмлэгийн 7611 8090 дугаард холбогдно. Танд амжилт хүсье.